хичээл 4 сэдэв мэдлэх шинэ үг дүрм харилцан яриа дасгал ажил гэрийн даалгавар гэсэн дарааллаар хичээл явагдах болно. Шинэ үг 인사 мэдчилгээ 인사하다 мэдлэх түгээмэл хэрэглэгддэг солонгос хэлний мэдчилгээний үгнүүдийг хамтдаа үздэгэ. Дагаад хэлээд байгаарай. сайн байна уу? 안녕하십니까? 안녕하십니까? 안녕하세요. 안녕하세요. 안녕. 안녕. Тэгэхээр сайн байна уу? Сайн уу гэсэн үгнүүдийн маань ялгаа нь хамгийн ихнийх нь 안녕하십니까 гэдэг нь солонгос хэлний хүндэтгэлийн хэллэг мөн аль бие ёсны хэллэг гэж үзнэ. Дараачих нь 안녕하세요 бол энгийн хэллэг буюу өдөр тутамдаа хинтээж харилцан яриа хийхдээ энэхүү 안녕하세요 гэдгийг хэрэглэж болдог. Харин хамгийн сүүлчийнх нь 안녕 гэдгийг өөртөөгөө нас чацуу эсвэл өөрөөсөө дүү хүнтэй харилцахдаа тэгээ монгол хэлэнд ч гэсэн сайн уу гэдэг шиг хэрэглэж болдог. танилцсандаа таатай байна. 처음 뵙겠습니다. 처음 뵙겠습니다. хамгийн анх удаа нүүр нүрээ хараад танилцаж байгаа үедээ 처음 뵙겠습니다 гэдгийг хэлдэг. уулзсандаа баяртай байна. 반갑습니다. Сүүлийн үед уулзсандаа гэдэг үгийг нь хасаад хэлдэг болсон байгаа. уулзсандаа гэдгийг хэлэх юм бол 만나서 반갑습니다. Тэгэхээр 반갑습니다 гэдэг нь мэдээж анх удаа уулзж байгаа хүндээ хэлж болно. Дээрэс нь ойр уулзаагүй те удаан хугацааны туршид уулзаагүй байжгаад уулзсан хүндээ 반갑습니다 таныг харж байгаадаа баяртай байна гэсэн утгаар хэрэглэж болдог. баярлалаа. 감사합니다. 감사합니다. 감사합니다 бол ямар ч үед бүх нөхцөл байдалд 감사합니다 гэдгийг хэрэглэж болно. зүгээрээ 괜찮습니다. 괜찮습니다. сайхан хооллоорой буюу хоол идэхийн өмнө 잘 먹겠습니다. 잘 먹겠습니다. хоолоо идэж дууссаны дараа сайхан хооллоо гэдгийг 잘 먹었습니다. 잘 먹었습니다. баяртай гэдгийг хоёр янзаар хэлдэг. Монгол хэлэнд ч гэсэн сайн сууж байгаарай. үлдэж байгаа хүнд 안녕히 계세요. 안녕히 계세요. явж байгаа хүнд 안녕히 가세요. 안녕히 가세요. уучлаарай. 미안합니다. 미안합니다. 죄송합니다. 죄송합니다. 미안합니다 болон 죄송합니다 аль ч үед яг адилхан хэрэглэгдэнэ. анхан шатны үйл үг. 가다 явах, 오다 ирэх, 보다 харах, 자다 унтах, 먹다 идэх, 쓰다 бичих, 읽다 унших, 일하다 ажил хийх, 운동하다 дасгал хийх, 공부하다 хичээл хийх. анхан шатны мөн энэ хичээлээр хэрэглэгдэх үгнүүд учраас энэ үгнүүдийг оруулсан байгаа. тэмдэг нэр 크다 том, 작다 жижиг, 재미있다 сонирхолтой байх, 재미없다 сонирхолгүй байх, 많다 их олон, 적다 цөөн гэх мэтчилэн тэмдэг нэрүүдийг оруулсан байгаа. дүрмээ хамтдаа үздэцгээе. дүрм 1 읍니다, 씁니다. тэгдэг, тэгж байна, тэгнэ гэсэн утгатай.
үйл үгийн одоо цагийн гүүрэн хэлбэрийн нөхцөл бөгөөд үйл үг болон тэмдэг нэрийн үндсэнд залгаж сонсогч талыг хүндэтгэж бодол санаагаа илэрхийлэхэд хэрэглэгдэнэ. Игшгээр төгссөн үгийн үндсэнд имнида буюу хамгийн ихнийх нь, гүйвэлэгчээр төгссөн үгийн үндсэнд сымнида буюу хаалтны ард байгааг залгана. Тэгэхээр бүгдээрээ үйл үг болох када явах гэдэг үгэн дээрээ даг залглаа явдаг буюу камнида. Идэх гэдэг үгэн дээр даг залглаа иддэг болгож байна гэсэн үг. Могда сымнида залглаа могсымнида. Имника сымника. Энэ нь тэгдэг ингэдэг гэдэг дүрмийн маань одоо цагийн асуух хэлбэрийн нөхцөлд гэж үзнэ. Тэгэхээр явах гэдэг үгэн дээр имника залглаа явдаг уу, явж байна уу гэсэн утгаар асууж байгаа гэсэн үг. Могда идэх гэдэг үгэн дээр сымника иддэг үү, могсымника гэсэн утгатай болж гарч ирж байгаа. имнида сымнида, имника сымника. 아이가 참니다. хүүхэд унтаж байна. 작습니다. жижиг байна. 작다 буюу жижиг гэсэн үгийг оруулсан байна. 일합니까? ажиллаж байна уу? Ажил хийж байна уу? 재미있습니까? Сонирхолтой байна уу? Тэгэхээр бүгдээрээ асуух хэлбэр болон хүүрнэх хэлбэрийн нөхцлүүдээ яг энэ хичээл дээр үзсэн шинэ үг болох үйл үг тэмдэг нэрэн дээрээ залгаад үзээрэй. 참니까? унтаж байна уу? 참니다. унтаж байна. Гэх мэтээр орох нэ. Дараагийн дүрмээ үздэгээ. 이가 нэрлэгийн тийн ялгалын тэг нөхцөл. Нэр үгэнд залгаж өгүүлбэрийн эзэн биеийг илэрхийлдэг нэрлэгийн тийн ялгалын нөхцөл юм. Нэрлэгийн тийн ялгал нь монгол хэлэнд тэг нөхцөлтэй байдаг. Тэгвэл солонгос хэлэнд 이가 гэж оруулж ирдэг байна. Тэгэхээр энэ нөхцөл маань яг одоо ямар утга илэрхийлж байгаа гэдгээс илүүтэйгээр хамтдаа игшгээр төгссөн нэр үг болон гүйвэлэгчээр төгссөн нэр үгэнд яаж залгах вэ гэдгийг нь харж байгаад эхний ээлжинд бүгдээрээ ига-га зөв залгаад сурахад болно. Тэгээд дараагийн хичээлүүд дээр игагийн маань утга нь маш тодорхой гараад ирдэг байгаа. Тэгэхээр игшгээр төгссөн нэр үгэнд га, гүйвэлэгчээр төгссөн нэр үгэнд иг залгана. Ном гэдэг үгэн дээр залгасан байна. Чек. Гүйвэлэгчээр төгссөн үг учраас и авсан байна. Чеги. Дараа нь савн гэсэн үгэн дээр залгасан байна. Пину буюу игшгээр төгссөн үг учраас гаг авсан байна. Пинуга гих зэргээр залгах нь. Ном сонирхолтой байна уу гэж оруулсан байна. 책이 재미있습니까? 책이 재미있습니까? Тэгээ ном сонирхолтой байна уу? 피누. За савн их байна гэсэн өгүүлбэрийг оруулсан байгаа. 피누가 많습니다. 피누가 많습니다. савн их байна. Дараагийн дүрм маань нэр өгүүлэхүүн нөхцөл имнида хүүрнэх хэлбэр байгаа. Тэгэхээр дүрм 1 болон дүрм 3 дээр дэвсгэр үсгэнд байгаа Б үсгийг дандаа имээр уншиж байгаа. Энэ маань дүрм гэдгийг сайтар анхаараарай. Имнида нэр үгийн ард залгах бөгөөд нэр өгүүлэхүүнийг илэрхийлдэг. Имнида нь идагийн одоо цагийн хүүрнэх хэлбэр байх, болох, юм гэсэн утгыг илэрхийлнэ. Тэгэхээр ном гэдэг үгний араас залглаа 책입니다. ном юм. 오늘이 목요일입니다. өнөөдөр пүрэв гараг юм гэсэн утгаар орж байгаа. Тэгэхээр өнөөдөр гэдэг үг маань урдлынх нь 오늘이 이 гэд өмнөх 이가г авсан байна. 오늘이 목요일입니다. өнөөдөр пүрэв гараг юм аа гэх мэтчилэн орхно. Тэгвэл одоо ном юм уу гэж асууя. 책입니까? 책입니까? ном юм уу? ном уу гэж асууж байна. дараа нь өнөөдөр пүрэв гараг юм уу? өнөөдөр пүрэв гараг уу гэж асууя. 오늘이 목요일입니까?
오늘이 목요일입니까? гэх мэтчилэн асуух нь. Хичээл болгон дээр үзэж байгаа дүрмүүдээ болон шинэ үгүүдээ харж агаад аль шинэ үгэн дээр нь дүрмээ залгах боломжтой байна вэ гэдгийг сайтар харж агаад бас залгаад үзэж байгаарай. Дүрмийн 3 харилцаа яриа. Харилцаа ярианы сэдэв маань 수업 буюу хичээл. 대화 харилцаа яриа гэсэн утгатай үг байгаа. А, Б гэсэн харилцаа яриа явна. Тэгэхээр эхний ээлжинд админ нь А болоод суралцагч та дандаа Б болж явна. Тэгэхээр А-гийн админ нь хэлнэ, Б-гийн чанга хэлээд үзээрэй. 안녕하세요. 저는 수아입니다. 반갑습니다. 시, 수업이 어떻습니까? Тэгэхээр хамгийн сүүлийн А дээр зэг тавиад ши гэсэн байгаа. Энэ маань зөвхөн хүний нэрийн ардаас хэрэгэлдэг авгайсан хэлбэр буюу монгол хэлэнд дүүцүүлвэл гуай гэсэн утгатай үг байгаа. Тэгэхээр таны нэрний ардаас ши, 수업이 어떻습니까 гэж асууж байгаа. 가나 시, 수업이 어떻습니까? 가나 хичээл нь ямар байна вэ гэсэн утгаар асууж байгаа. Тэгэхээр эхний ээлжинд харилцан яриагаа уншаад орчуулад үзээрэй. Дөрөвдүгээр хичээлийн маань хамгийн ихний харилцан яриа учраас эхний удаа Б-гийн хэлээд явъя. Харилцан яриагаа давтаад уншаад агараа. Дасгал ажил. Дараахаас тохирох нөхцөлийг залгаж бичнэ үү гэсэн байгаа. Тэгэхээр уртлынхаа үгнүүдийг харж байгаад аль нөхцөлийг нь залгаж бичгээр байна вэ гэдгийг нь хамтдаа харж агаад дасгалаа хийгээрэй. Мэдээж дасгал ажил болон гэрийн даалгавраас ойлгохгүй зүйл байвал мөн энэ зөв буруу юу гэдгийг хянуулах шаардлагатай байвал комент хэсэгт бүгдээрээ бичээд асуугаарай. Дасгал ажлаа бичлэгээ зогсоож агаад скриншот хийгээд авахд болно. 4-ийн 5 буюу гэрийн даалгавар маань 4-ийн 3 дээр байгаа харилцан яриан дээрх цэгийн оронд өөрийн нэрийг орлуулан хэлж үзэх буюу харилцан яриагаа эхнээс нь дуустал нь А, Б өөрөө чангаар хэлж үзээд, уншиж үзээд орчуулах явдал байгаа. Орчуулах шаардлагатай. Орчуулга хийх байгаа. Хичээл болгоныхоо хамгийн сүүлд нь зүүр үгийг оруулж өгсөн байгаа. Та бүхэн маань хичээл бүр дээрээ нэг зүүр үгийг сураад яваарай. Энэ удаагийн зүүр үг маань 소 잃고 외양간 고친다. 소 잃고 외양간 고친다. Үхрээ алдаад сарвчаа засах гэсэн утгатай зүүр үг байгаа. Цагийн имийг цагт нь хийхгүй бол дараа хичнээн сайн хийгээд ч нэмэргүй гэсэн утгатай. Монгол ардын зүүр үгээр бол өнгөрсөн борооны хойноос цуг нөмрөх гэсэн утгатай.